литр гарна шахах. Литр гараар. Сайн байцгаана уу үзэгчдээ. Манай шин танил нэвтрүүлгийн өмнөх дугаараар алт мөнгөн эдлэлээр олондоо хүндлэгдсэн нэгэн эрхмийн талаар өгүүлсэн бол энэ удаагийн дугаарт уулын модоор бүтээл уралдаг гарын эв дүйтэй Цогтбаатрыг танилцуулж байна. Тэрээр 2 жилийн өмнөөс эхлэн өөрийн сонирхлоор модны ур ашиглан эцсийн бүтээгдэхүүн урлаж байгаа юм. Би энэ ураар одоо юм их одоо санааг би өөрөө аранга болон сум одоо ирэх юм байна. Одоо Эрдэнэ тэрэд 20 гаруй жил болж байна. Тэгээ нэг аранга болон сумд манай нэг ах хийдэг. Тэгээ манай ах болохоор өөрөө их тийм их одоо потенциал өндөртэй одоо юмараа юм хийдэг. Сөн төрлөлийн юм хийдэг ерөөс тийм ах байдгийн. Тэгээ тэр ах маань нэг өдөр нэг эхлээд төмрөөр одоо юм зум хийгээл гагнуур одоо машин тэргээрсээ янзлан нойрн бүх юм хийдэг. Тэгжээ нэг өдөр ах маань нэг эртнийхээ үг дийцхийн үг нэг ах нэг PS юуруулаа орсон юм шиг байна. Тэгээ ингээс яасан чинь үг дийцхийн үг нэг сэргээг зурлаа ах нэг юм хийдэг юм. Яг хийвэл яах бол болох юм болов энэ одоо юу хэрэг ордох юм бол. Тэгээ энэ харин зүгээр юм биш тахаа наа чи өстө зөв бодол орж ирсэн байна тэнд. Наа чи энэ болно шүү энэ токрын машин гэдэг юмар л хийдэг гэсэн. Одоо сүүл юугын тийм дээхнийх бол яг нэг өгсчүүл чинь нэг уурыг яаж хийдэг бас болохоор энэ чи өөрөө нэг хатуулах хэрэгтэй. Ер нь хэр ургийн юмар ингээ ухтдгүү. Тийм болго өгчүүнийг дээр нэг гаш хатааж тэрийг өмсгийн нэг цогийн ингээ баг байгаа ингээ хууж хийдэг байсан. Тийм юутай байсан баг. Тийг өгсчүүл. Тэгээ ах маань тэр санааг өөрөө болоод тэгээ ах маань 4 жилийн өмнө тэрийг өөрийнхөө одоо биелэлээр тэр ажиллаа хийсэн. Тэгээд би нэг 100 амралтаараа нэг өдөө аранга болгон сураа нэг аав ээж ах дүүд нэртэй очиж амардаг хүүхдтэй ихнэр хүүхдтэй аваад тэгээ тэр хугацаанд нэг ах маань яг тэргийг эхэлсэн байж таарад. Тэгээ би нэг ахыг цог одоо ингээд дааж нэг 5 сар 6 сар дагалдан хийж тэрийг суралцаад одоо миний одоо их багшлаг гэсэн үг одоо миний ах. Эхний ээлжинд би бол нэг яг өөрийнхөө нэг сурсан хугацаанд эхний нэг аяга бага ураас нэг аягнаас ахилсан аяг тагс нэг жижиг аврын одоо нэг 500 1 литр орох тийм аяг хийж эхлээд тэгээд одоо улам туршлагачаад ирсэн сүүл рүү одоо ингээд айргийн сүн айргийн одоо ийм цагаан эдний тавг өдөр тутмын тавг ер нь гэхдээ ураар бол ер нь цаашдаа ирэх маш их олон төрлийн юм одоо сүвнэрүүд хийж болж байна. Ер нь тэгэл нэг жижигхэн одоо нэг өөдсөн мөцрөө одоо гутхны гой бариулны иш мөртл хийж байна. Ер нь төрлийн юм хийж байна одоо. 100 кг-тай юм ирдэ штэ. Одоо энэ ийм хөө урнууд жижигхэндээ орно бас. Инээс амар том буургуу гівтцэн хуршиг юмнууд байна. Тэрийг тэгээ яаж одоо тээвэрлэж авчирх вэ? Гэхдээ одоо тэгэл нөгөө урууч нэг ингээд жижиглээл бас нэг голын одоо эн чинь урчин өөрөө юм голтой байдаг байхгүй юу? Яг одоо эн чинь юм голтой байдаг. Яг тэр голнуудын ингээд модын ингээд урууч ингээд таарахаар юм голнууд гараад ирдэг байхгүй юу? Тэгэл жижиглж л авчирна. Тэгэл яг том болохын томоор нь авчирна. Яаж хийж байгаа тэгэл авчирна шүү дээ. Ганцны тэр том бол ховор таардаг. Тэгээд одоо яаж хийж байгаа л авчирал тэрийгээрээ бүтээл гараад. Тэгээ өдөө манай ах бол одоо бас техник байхын нэлээд томтой. Тэнд одоо 30 литр мэтийн айрны сүн гарч шүү дээ. Одоо бараг манай Монголд байхгүй. Одоо манай Монголд ер нь 20 литраас дээш сүн бараг байдаг. Эсвэл бүхэл модонд уур байдаг байхгүй. Тэгээ энэ болохоор усны урааны хийж үзье. Энэ усны урал бас хэл гоё болох юм билээ. Цогтбаатар 2 жилийн хугацаанд модны ураар бүтээл үйлдвэрлэхдээ элдв зүйлийн ашиг хонжоо олох гэж зүтгэсэнгүй. Мөн чанар нь эрт үед монголчуудын хэрэглэдэг байсан модон тагшны хэрэглээг гэр бүлийн хэрэгцээнд цаашлаад ах トゥ угийн хүрээнд төлөх гэсэн зорилготой аж. Эртний үеийн монголчууд модон сав суулга тагш хэрэглэдэг байсан нь эрүүл амьдрах, урт наслахын нэгэн шалтгаан байжээ. Учир нь модон тагшинд хийсэн өөх тостой хоолны тос нь модондоо шингэж тунгалаг шүлэн үлддэг. Мөн халуун хоол хийхэд химийн урал явагдаж хайлна гих айх аюулгүй байж. Иймд тус хэрэглээг өрхийн хэрэгцээнд түгээн дэлгэрүүлэх зорилготой байна. Томоор бүр ингээд 20 30 литр 40 50 литр ингээд хийх юм бол бас нэг манай Монголдөө байхгүй бас тийм ээ. Тийм бас юу хийчихвэл бас гэж бодоол. Тэгээ нэг өвгдээсэн байна одоо бас нэг буцаагаад энэ өвгдээцгээ ёс заншлихаа одоо энэ сайхан бүтээлийг бас нэг сайхан ахаад дүмдээ дэлгэрүүлээд өрөө хөлтөө өвлөвжүүлдэг тийм зорилготой нь хийж байна. Тэгтээ ер нь одоо
Энэ модын эдлгээд одоо энэ сав суулах хүртэл гарч байна. Одоо ингээл ойрч одоо энэ айргны сүнгээ чийдүүдээ ашиглаж болж айргээ хийчихэж байна. Буцаад эн чинь одоо будааг урлаа хийгээд дарчиж байна тийм ээ. Цэвэр ёко ерөөсөө. Тэгээд ер нь одоо цааш энэ олон төрлийн юм их зорилго их байгаа. Тэгээд ер нь цаашдаа бас зүгээр жирийн одоо энэ бас модоор энэ сав зөв энгийн одоо үнээс авдаг сав одоо 3 удаан хадгалдаг одоо 20 литраас 5 литраас одоо 40 50 литр 100 литр хүртэл тийм гарах тийм бас манай ах ч гэсэн бас тийм төлөвлөгөөтэй л явж байгаа. Одоо тэгээ ах маань тэргийг би ч гэсэн туршиж судлаад бас хааштай ер нь бас нэг хужаагийн бас нэг энэ сав суулга одоо энэ аяг тав гаднаас орж ирж байгаа тийм юмуудыг бас нэг жоохон Монголынхаа өөрийнхөө эко талынхаа өвд эцгээ юу гэл одоо бас цааш нь ингээд уламжлаад аваа явах тийм зорилготой л байна одоо. Манай хүүхдүүд одоо би нэг хүүхдүүд одоо нэг ингээд үзүүлж харуулдаг л да. Одоо өвд эц юм миний хөө одоо энэ чи юм байдаг. Энэ шиг хоёулын орондоо хоёулын нэг хүүгэн би урандаа авч явдаг. Одоо манай хөө 7 дугаар ангид сурдаг. Тэгээ нэг хоёр хүүхдтэй болохоор ингээд их манай хоёр хүч их гоё юм бийж миний ам мунд төгшөөгээд энэ аавыг байн гурамшуулдаг. Тэгээд хоёр хүүхдээ би одоо бас айгу одоо манай том ах 12 дугаар анги л та. Тэгээ хүүдээ би одоо нэг өглөөчих зорилготой. Одоо ер нь хойд бас нэг 8 дугаар орж ирэхээс одоо бол ингээд хоёул урандаа цуг явна. Энэ юм байдаг юм нөхөө энийг авч болохгүй энийг ингэдгээ шүүгээд. Тэгээ одоо ихний хэлжин тийм урандаа дагуулж яваад одоо ихний одоо нэг одоо ихнийх нь юу л одоо явж байна. Тэгээ одоо намайг юм хийхээр ороод ирнэ л дээ. Тэгээ юм хийчихэл гэрлүү харахад нэг аяа хэлээд аа үгүй ямар гоё юм болсон юм бэ? Ямар гоё болсон юм бэ гэж хүүхдүүд минь урамшуулдаг. Ер нь тэгээд өвгдээцх юм гүрүү хүүхдүүдэд өвлүүлээ үлдээ нэгтгэж чинь тэгээд ийч одоо монголчуудын ганц өвс хэлэл ганц өвд үлтгэл одоо юу л та заншил. Ой мод нь хүлэмжийг хийх шингээж агаарыг цэвэршүүлдэг дэлхийн уушиг юм. Манай улсын ойн сан бүхий газар 18.5 сая гааг буюу нийт нутаг дэвсгэрийн 11.8%-ийг эзэлдэг. Модны урыг модны хорт хавдар хэмээн нэрлэх хүмүүс цөөнгүй. Модны ур нь дээрээсээ давхарлан ургасан ургацэг юм. Ураар хийсэн зүйл нь маш бат бөх болдгоос гадна эрүүл мэндэд хоргүй эко бүтээгдэхүүн. Урны хэн дахин давтагдашгүй өөр байдаг нь бүтээл хийхэд ч мөн адил давтагдахгүй гэдгээрээ онцлог байна. Одоо ингээд аягны дүрс гарч ирж байгаад. Манай Эрдэнэт болохоор бас нэг уур гэдэг юм чих ховор. Одоо нэг хангаа байгаад энэ хус юу ихтэй. Энэ чи бас Эрдэнэт чинь нэг сүүлийн хэдэн жил энэ ч ойж үсэн юм билий. Тэгээд нэг бас залуу мод ихтэй болохоор энэ чинь залуу модон дэр нэр байдгүй. Бас модны нэг хорт авдар юм байл. Яг үнэндээ бид нар бас модыг имчилж чинь гэсэн үг. Яг бид нар нэг лам мама дээргийн гөгшүүлээс асуусан. Модны хорт авдраа энэ чинь модны давирхайг бөөгнүүлээд татаа авчаар нөгөө мод чинь дээш нь давирхайг болох ургадгүй. Тийм гаж ургацдаг. Тэгээ ер нь би бас ингэ явах тийм дээр үе нэг мод үлддэг газрууд явахаар энэ чинь нэг мод чинь урчин модны ёроол хэсгэр байдаг байхгүй юу? 1 метраас доош 1 метр 50-аас доор. Тэгээ дээр мод үлддэг тийм газар модууд явахаар ингээд том дээр үе модны одоо хожуул байдаг шүү дээ. Тэрний юмгаар их байж тэрнээс. Тэгээ ер нь болж тэгээ буцаад явахдаа нэг будгаар шөршчдөг. Тэгээ ер нь яг бас нэг бодлын имчилгээгээд нэг бодлын бас өвд эцэх юмс эргэж ер нь л их олон талтай. Тэгээ нь ийж жоохт хүмүүс зориулж хаалахгүй. Тэгээ одоо тостой хоолмол гэх нэг хострихтэй хоолмол гэх жоохон шүл тосгтой хоолч өөрөөр шингээгээд тосыг авчдаг. Энэ модны одоо юу гэдэг чинь маш их одоо хүний ээлтэй ачт нь бол хөтлөгтэй. Бэрхшээл байлгүй яг одоо энэ чинь нэг урандаа явхад маш их асуудал гарна. Одоо уулын модоор одоо маш их одоо нэг хөрөөгөө үүрэл олон километр алхах заримдаа буцаад баг машин дээр олохыг болтныг мэтлэг нэг ураа хайж ивж байгаад их олон километр явцсан байдаг. Тэгээд ер нь бэрхшээл байлгүй яг одоо юм бүхэн одоо бэрхшээлгүй одоо зүгээр одоо нэг ингээл юугаар хийж идэг хөнгөн шингийн гэж яг юм бол одоо хүний амьдралаа юм бүхэн л ерөөсөн бэрхшээл байж идэг. Ер нь байлгүй яг одоо ингээд нэг бүтээл хийгээд одоо том ингээд уур авчирчаа. За энийг нэг сайхан бүтээл хийдэг явж байтал одоо том нэг 10 литрийн ч 8 литрийн сүм ч юм уу одоо ийм сайхан бүтээл хийгээ явж байтал дундаас нэг давирхааны заадал ингээд байгалийн тийм юу орж ирдэг байхгүй юу? Гаднаасаа гоё харагдаж дотор талтай одоо янз янзын бас нэг тийм юу байж идэг. Тэр гарч ирэхээр одоо бас нэг бас бэрхшээл орно. Ийм сайхан уурыг одоо ийм болгочлаа одоо яана. Тэгээ нөгөө чи явсан хадал жижиг өрөнгө болгочих юм. Тийм бэрхшээлүүд бас таардаг. Гэхдээ бас яг ганц нэг улсууд нөгөө буруу хэрэглэнээс болоод бас юу яадаг.
бас буруу хэрэглэнээс болоод нэг аяга маяга заримдаа буруу хэлсэн зарим нэг аягнуудаа хагалчаад эн чи ингээ хагарчлаа одоо яах вэ хөөгээд тийм бас нэг зовлон юмнууд орчин. Гэхдээ манай хэрэглэгчдээ өөрснөө энд өвөг дээдсийн орж ирсэн юм нэг ингээд аясаар нь өөрөөр нэг гоё нэг хэрэглээд энэ ч бид нар нөгөө тайлбар утга өгдөг л доол ингээ та ингээ эхний нэг одоо 2 3 сар оюуны тосоор тослоод тэг ингээ битүү одоо битүүмжтэй газар хадгалсан шүү ил хамаагүй ингээд наранд удаан хаях ч юм уу халуун пара марта одоо айл хүчин пара одоо байр майрны айлд байгаа тийм халуун газар бас хитрхи эхний ээлжинд яаж болохгүй одоо ингээд хэрэглээгээ маш зөв хэрэглэх хэрэгтэй шүү. Зарим усуд яг ингээд хоол унд идчихэл хамаагүй хайддаг тийм ээ хамаагүй нартай газар ч юм уу удаан нартай явах жишээний тийм газар яг мод гэдэг чи өөрөө ингэж амтан болохоор чи бас л тийм ээ их удаан бас нэг чигтэй мэгтэй мэрэхлэхгүй болохоор бас янз бүр болно. Тэгэхээр яг нэг хэрэглээг ингээд нэг цаа яг жигдрүүлээд нэг яг хэрэглээнийхээ юунд орчих юм ер нь тэгэл их удаан хугацаатай ер нь 20 30 жил 40 50 жил ч гэсэн байж байна. Энэхүү дугаараараа бид бүхэн эртний монголчуудын хэрэглэж байсан эд зүйлсийг дахин сэргээж хэрэглэснээр ямар ач холбогдолтой гэдгийг гаргахыг зорилоо. Дараагийн дугаараар бид та бүхэнд хуванцар савны хэрэглээг халж модон бүтээгдэхүүнийг хэрэглээг олон түмэнд сурталчилж байгаа залуу үеийн төлөөлөл Бат зэргийг танилцуулах болно. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчдээ.